Найз. Найз гэдэг чи яг ер нь хин юм бэ? Дайсан эсвэл найз. Та нар найз гэдэг хүнийг ер нь юу гэж боддог? Найз гэдэг чинь найзд үсттэй гэж зарим хүмүүс хэлж магадгүй. Гэтэ тийм биш. Чи найзыг чи өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээ ингэж ажиглаад үз. Чи найз гэж байгаа хүмүүс яг хин? Чамаг доош нь татчихэв үү? Өөд нь шидэж гин үү? Тийм үү? Ихэнх нь зүгээр л нэг чамаг дандаа доош нь татдаг. Чиний хийсэн болгоныг үгүйсгдэг. Чамаг дандаа доош нь хийдэг. Хүний хажууд хүртэл шав танихгүй хүний хажууд чамтай хамт байлаа ч гэсэн чамаг дандаа доош нь хийдэг. Тиймэрхүү хүмүүсийг найз гэж хэлэхгүй шүү дээ. Хүмүүст нэг тийм том эндүүрэл байдаг байхгүй юу? Одоо нэг 10 жилд хамт төгссөн ч юм уу те. 10 жилийг хамт төгссөн нэг нөхөр ч юм уу. Эсвэл нэг их сургуульд хамт байсан ч юм уу. Өөр юу байдгийг. Нэг тиймэрхүү нөхдүүдийг найз гэж ойлгочдөг. Эсвэл зүгээр нэг хизээ нэгэн цагт багадаа тийм үү, хизээ нэгэн цагт нэг хин нэгэнтэй годомжинд нэг таарсан ч юм уу. Тэгэл тэнтэй нэг танилцаал гар барайл танилцаал тий. Нэг тоглоомоо хувааж тоглож байгаа бол ингээл тий. Хоолоо хувааж идж байгаа ч юм уу. Танилцсан нэг нөхрөө найз гэж ойлгочдөг байхгүй юу? Хүмүүс. Тэрнийг насан үрд тэрэндээ үнэж байх ёстой. Тэгэл зөв ч юм хэлж исэн, буруу ч юм хэлж исэн тэрнийг дагаал салгадаад явж явах ёстой юм шиг л. Тийм л юм бодоод байт юм л та. Энэ бол хамгийн том эндүүрэл. Найз гэдэг чинь бол шал өөр хүн байх. Чамаг алдаа хийж байгаа юм бол нуулгүй хаалгүй шууд хэлдэг тийм үү? Турака чи ингэж дээ штэ. Эн чинь болохгүй байна. Наад чинь үнэхээр явахгүй байна. Ингүүл яасан гэх юм. Чамаг дэмждэг. Чиний зөв бурууг ингэж хилээд өгдөг. Нуулгүйгээр хэлдэг. Тийм л хүн өсөө өөр одоо юу гэдгийг тий. Эсвэл хоёулын нийлэл энийг хий бүтээ тий. Тэгээд ард нь гарын. Тэрний дараа хоёулаа үр шимийн хамтдаа хүртээ ч гэдэг юм тийм. Тийм хүн бол найз байж болно. Найзын тоонд оруулж болно. Зүгээр нэг годомжинд хизээ нэгэн цагт багтаа ч юм уу танилцсан ч юм уу. Нэг хамт нэг байранд өссөн ч юм уу, нэг годомжинд өссөн ч юм уу, өссөн ч юм уу тий. Тиймэрхүү нөхдүүд найз гэсэн үг биш. Тэгээд өдөр болгоо ингээ орж гараал яваад идэг. Тэгээд тэрийг найз гэд эндүүрэж яваад идэг. Андуураал яваад идэг. Тэгсэн чинь нөгөөх нь ясамдаа магадгүй дайсан ч байж магадгүй шүү дээ. Ер нь нэг үг байдаг шүү дээ. Муу найзаас сайн дайсан дээр гэж үздэг. Ер нь бол бизнес ч юм уу одоо юун дээр ч байдгийг урлаг соёлын өрсөлдөөнд ч юм уу бизнесийн өрсөлдөөнд ч юм уу тиймэрхүү нөхцөлтүүд бол ер нь шүү дээ. Муу найз байснаас сайн дайсан байсан илүү дээр хүнийг хорцолж өгдөг. Хүнээс илүү их хүчтэй чадaltaй байхыг шаарддаг. Сайн дайсан бол хүнийг хорцолно. Бүр ингэж асаан ингэж бадраан тийм үү. Трак би яхара энэ тутуу байдаг үлээ гэж чамааг юм сэрэж өгдөг байхгүй. Сэрүүлэгтэй цаг гэсэн үг шүү дээ. Сайн дайсан бол. Харин
Муу найз нөхдөд бол хүнд ямар ч тийм сэрэл мэдрэмж өгөхгүй. Тэгэл яах вэ нэг тийм удлаа нэг орж гараал тэгэл яваал идэх нэг идэж уугаал энэ тэргээл санджаанаал тий. Яг хэрэгтэй ч юм уугүй ч юм. Над ч гэсэн тиймэрхүү нөхдөд байсан л та өмнө нь. Тэгээд тиймэрхүү нөхдөдийг юу халаад хайцсан. Ямар ч шаардлагагүй, ямар ч тийм юу байхгүй, амбицгүй, ямар ч тийм ирмэлзэлгүй, ямар ч тийм эгогүй. Эго гэхээр зарим хүмүүс их буруугаар ойлгоод байдаг. Эго гэхээр нэг онгороо сакс одоо юу гэдэг юм тиймэрхүү нэг эготой тэр гэдэг. Эго хүнд хэрэгтэй шүү дээ. Тийм эготой найз бас байвал хэрэгтэй чухал. Нэг унжижсэн нэг сулбаасан тэгээд юу хэлэх гэж байгааг нь мэддэхгүй, яах гэж байгааг нь мэддэхгүй. Худлаа нэг хүний үг дагуулаад тий. Заримдаа ингээ хиймэл оюунаас юм асуухаар ингээ үг дагуулад идэх шүү дээ. Тийм ээ чиний нас бодол чинь зөв байна тэргээ тий. Тэгэхээр нэг сүулдэ нэг худлаа юм шиг санагддаг. Яг тэрнтэй адилхан. Нэг тийм үг дагуулсан нэг бол ингээд хүний дандаа доош нь хийн. Зүгээр нэг хүний хажууд ингээ юм ярьжсэн ч гэсэн ингээл маазраал яриаг чинь дандаа гэдэг мааз болгодог тийм маазруулаад ингээл тий. Манайхаа хэлдэг шүү дээ маазрах гээл тий. Тэр нэг маазрах гэдэг чинь нэг тийм олигтой шин чанар биш байхгүй юу? Тэгэл ямар ч ингээ аюу гой санаа хийсэн ч тэнийг нэг мааз болгоод хүлээгээд авчдаг. Тэгэл худлаа хүмүүсийн хажууд тэргээр чинь далимдуул чамаа гэдэг доош нь хийдэг. Тиймэрхүү дуракнуудыг бол найз гэж хэлэхэд хэцүү. Найз гэж бодох нь хэрэггүй. Зүгээр ер нь хүмүүс найз гэдэг тийм ингэж бодчихдээ. Нэг 10 жилд нэг ингээд анх чи 10 жилд орлоо. Тэг жишээ шүү заяа. Нэг 10 жилд орлоо. Сургуульд анх орно штэ. Тэг чи нэг 50 60 хүүхэд ингээд зэрэгцээ зогсож байна. Тэд нар чинь ингээд хуваагаал 2 3 бүлэг болгоод А Б В гэдэг ингээд хуваагаад оруулдаг үстэй. За чи одоо ингээд нэг анги боллоо. Та нар ингээд 30 хүүхэд нэг анги боллоо. Ингээд энэ 30 нэг анги боллоо. Тэгэл чи зүгээр ингээд тохиоллолоор тэднэртэй нэг ангид орчихсон. Эсвэл их сургуульч байд юм уу? Эсвэл нэг годомжинд ч юм уу тохиолдлоор танах тэнд байж таарал тэр нэг хүүхэд тэнд байж таарал тийм тэр охтууд ч юм уу тий. Тэр банднес ч юм уу. Тэрнийг найз гэдээ болгоцсон. Үүрдийн тэднэртэй ингээд хамт байх ёстой биш гэсэн үзэл санаа юу байдгийг бүх юм хүлээн зөвшөөрөх ёстой биш. Хэлсэн үг болгоно хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг. Доош нь хийж исэн ч гэсэн ингээд дугаа байж явах ёстой юм шиг тийм үү. За яг хөө миний найз юм чи яах вэ гэх тий. Тим яриа байхгүй шүү дээ. Чиний сэтгэлийг өргөдөг. Чи ингээ алдаа гаргаад ингээ бүдрэх гэж яхам бол чамаа ингээ барьж аваад тийм үү. Болохгүй дурака. Наа чинь энэ шиг нэг ахад нэг алхах юм бол энэ нөхрөө унах гээд энэ ойлгож ийн дурак минь гэдэг ингээ сануулад өгдөг. Тийм хүний чинь найз гин. Тэрнээс биш ингээ чамааг нэг үгээр ингээл маазарж байгаа маяг одоо ингээ хөгжилж байгаа юм шиг мөртлөө ингээ дандаа хийдэг нэг тиймэрхүү гарууд байдгийг шүү дээ. Тэр мэрийг бол найз байж ирэхгүй шүү дээ. Зүгээр нэг танил мань гэх юм уу одоо юу гэх юм. Зүгээр хаа газар явж байгаа нэг танилцчаад ямар нэг шалтгаанаар тий нэг гудамжинд явж байгаа ч юм уу нэг баар савнд явж байгаа ч юм уу хаан ч байдгийг тийм ингэж нэг явж байгаас 8 шамын хийж явж байгаа ч юм уу ямар ч байдлаар магадгүй нэг тохиолдол ингээл танилцсан л байхгүй ч гэдэг. Тэгэл ингээл нэг байн ирдэг болцсон ирж очдог болсон хаа нэг уулздаг болсон тэрнийг найзгийн андуураад идэг. Тэр чинь найз биш. Зүгээр л нэг танил баг байхгүй зүгээр таньдаг баг юм. Тэгээд тэрнийг ингээд тэрнийхээ үг болгоны зав сонсох хэрэгтэй юм шиг. Тэгээд үгийн дагаал зарим нь ингээд хэлсэн үг болгоны дагдаг зарим нөхдөд байдаг ингээд. Насаараа ингээд тараа нэг найз гэсэн мөртлөө насаараа ингээд доороо ажилуулад за юу яваад идэг нөхдөд хүртэл байдаг. Ингээд өөрөө дээр нь ингээд босс болоо суудсан, эзэн болоо суудсан, компани захирал ч юм уу болоо суудсан. Гэсэн мөртлөө найз гэдэг нөхөр байдаг. Тэр нь ингээд магадгүй үүднийх нь манаачин ч юм уу эсвэл сэлэсрийн ч юм уу ийцээ явж идэг. Тиймэрхүү жишээнүүд байдгийн штэ. Би амьдрал дээр харсан үзсэн. Одоо ч байдаг тийм нөхдөд. Тэгээ найз гэж яваад байдаг байхгүй. Яг үүндээ тэр нь яг найз юм уу? Тэр хүүхэд нэг нь босс болоод нэг нь сэлэсэр нь болоод заа юу. Тийм жишээ амьд жишээ. Миний таньдаг багийн донд байдаг. Тэгээд ингээ одоо ингээ
20 30 40 нас хүртлээр баг ингээд нүс явж байгаа цаа тэд нар тэр өстэй лавл 30 хэд хүртэл ингээд одоо ингээд 30 хэдэн настай нөхдүүд байна тэд нар тэд нэг нь боос байгаа нэг нь сэлээсэр насаараа тэндээ тэр сэлээсэр хийгээд тэрний ингээд хий болгоод гисэн болгоно хийгээ явж идэг нөхдүүд нөгөө нэг найз нь ингээд минимум найз сэтгэлтэй шүү энэ гэж та наагаал тий тэр зүгээр ингээд би үл ингээд гадна талаас нь шууд ингээд харгаад зүгээр л тэр нэгнийг зүгээр ингээд ашиглаад байгаа байхгүй юу тэр үгнээс нь гарахгүй миний найз гээд нөгөөх нь итгэцэн тэгээд тэр ингээд хэлсэн болгоно хийгээд явж идэг нөхдүүд зөндөө байдаг тэр жишээний та нарын эргэн тойрон зөндөө байдаг байхаа ер нь байдгийг шүү дээ хэрвээ та нар хардггүй сохорцсон байна зүгээр чи ингээд нэг найзынхаа зүгээр ингээд нөгөө нэг найзыг ингээд хараараа чи найзыг яаж юм зөв зам руу чиглүүлж чинь буруу зам руу чиглүүлж чинь чиний нэг найз өөр хин нэгэнтэй найз байдаг тийм үү тийм байгаа шүү дээ хин нэг одоо миний найз гээд нэг залуу байлаа ихэд тэрний миний таньдгүй бас нэг өөр нэг хүнтэй найз байгаа шүү дээ тэр чинь тэд нөгөөх нь шал эсрэг найз байдаг тэр нэг ингээд дандаа ингээд доош нь идэг нөгөө нэг ашигладаг ямар нэг замаар тий ирчүүд нь ингээд яадаг гэдэг ингээд янз бүрийн маягаар ингээд ашигладаг шүү дээ нэг ер нь ингээд тиймэрхүү нөхцөл зөндөө байдаг тэрнийг найз гэхгүй зүгээр тохиолдлоор би тэрийг хэлээд байна шүү дээ тохиолдлоор ингээд нэг танилцсан тэгэл яг нэг орж гараад ингээд нэг хэдэн жил явцсан тэрнийг найз гэж амд орчдөг тэгэл тэндээ итгээд яваад байдаг би энэний үгийг дагах хэвээр энэний хэлсэн зүйл байх хэвээр гэдэг үгүй шал тэнэг дуракта чи хэдэн нэгэн цаг танилцсан байж магадгүй шүү дээ чамд дандаа буруу тийшин татдаг нэг дурак байж магадгүй шүү дээ тэгээд тэр нэг найзгаа хамдуурчсан тэр бол найз биш бидний оронд сайн дайсан байвал илүү дээ сайн өрсөлдөгч дайсан байснаа ч үгүй зүгээр тийм сүртэй яриад яах вэ сайн өрсөлдөгч байсан хамаагүй дээр тулааны урлаг төрөл тэлдэг шүү дээ чиний сайн өрсөлдөгч чиний багш юм аа тийм би нэг хятадын нэг ном уншижсэн юм аа тэрэн дээр нэг хятад зохиолчийн ном багхгүй юу тэрэн дээр тэгж үтсэн байдаг чиний сайн дайсан бол чиний сайн өрсөлдөгч бол одоо чиний хамгийн сайн багш гэж үг байдаг байхгүй юу тиймэрхүү утгатай үг чиний хамгийн сайн дайсан чиний хамгийн сайн багш тэр чиний найз чиний сайн чанарыг чинь бол дэмждэг муу чанарыг чинь бол шууд хилдэг чи дурак мэн чи ингээд дээ штэ чи тий ингээд дурак тариалж явах юм бол чи дурак мэн чи яг ингээд нохоо шиг болно энэ төр гэд шулуухан хилчдэг тий тиймэрхүү нөхөд хүнд хэрэгтэй тэрийг л найз гин эрэгтэй чи эмэгтэй чи ялгаа байхгүй шүү би энд нэг хүүс хүмүүс яриаггүй зүгээр л ир юм аль нь чалгаагүй хүн болгонд найз гэж юм байдаг тий гэтээ надад бол түмэн нөхөд би түмэн нөхөд би надад харин миний яг найз гэх юм бол миний гарын 5 уруунд л байдаг юм да ер нь тэд нар намайг миний хийж байгаа сайн үйл хийсэн бол тэрийг дэмжинэ ямар нэг эдийн засаг масгаар даваад дэмжих хэлээгүй шүү яд чи сэтгэл санаагаар тий энэ чи зөв болж штэ гэхдээ энэ чи зөв болж ийн энэ чи зөв юм хийсэн байна гэхдээ энэ нь жоохон тиймэрхүү байна энийг янзлчмаар юм байна алив би янзлах уу эсвэл чи янзал гэдэг ингэ тий зас наадахгаа ингэдэг гээ тий тэрнийг найз би түрүүнд нэг жишээ хэлсэн тий нэг нь боос болсон тийм үү захирал болсон нэг нь насаараа тэр хүний ингээд сэлээсэр мэлээсэр одоо юу гэдэг юм баг ингээд барилга харал аль хар муу ажлын хийгээ явж идэг нэг тийм хоёр найз байдгийг би жишээг нь миний мэдхий тийм жишээ байдаг байхгүй юу за ер нь хоёр хит хитч бидээ миний мэдхий л тэгээ тэрнийг найз л гэж яваад байдаг гэтээ яг нөгөө ерөндөө болвол тэр чинь яг ингээд харангуут
би гадна талаас нь харж байгаа байхгүй тэр хоёрыг тий ингээд харахад мэдхгүй. Нэг нь амьдрал ингээд дээшлээ сайжраал тий машин тэргэн ингээд гоё болоод байшин хаавуустай байшин байсан бол хаавуус болоод ингээд тий ингээд явцсан. Тэгсэн чинь нөгөө нөхөр нь болохоор ингээд нөгөө л бах байранда нөгөө сэлээсэр нэгээл нөгөөтгийг хий гэсэн юм хийгээл ингээд идэж уусан цуг идэж уугаал ингээд яваал идэг. Тэрнийг л найзгийг амдуураад идэг. Би бол тэр хүмүүсийг ингээд найз гэж харахад аягүй хэцүү харагдаад байгаа байхгүй. Худлаа харагдаад байгаа байхгүй. Яг нэг тийм эрх ашиг сонирхол яваад байгаа чи. Тэрнийг найз гэж хэлэхгүй. За зарим нь яг их сургуульд ч юм уу хаач үеий ерөнтэй тэгэл хүн хаанд бол хаан нэг юмнот хүнтэй танилцсан шүү дээ. Ер нь бол хүн танилцахад амархан юм ингээд нэг гар барайл тэгэл нэг яадаг гэдгийг нэг газар ороо суудаг ч юм уу яадаг ч үгүй. Эсвэл нэг годомжинд ингээд нэг тийм таараад тий гадаад дотоод явж явах ч юм уу энэ тийм тэгээд таарсан. Тэгээд тэрнийг ингээд нэг жоохон ганц нэг тус болсон байж болно. Тэр хүнд байдаг асуудал тэрний нэг заавал найз энэ гэл их гүнзгийрээд ах шаардлага байхгүй. Зүгээр энэ хүн надад тусалсан. За яг би хариуд нь туссан. Тийм. Тэгээд хариугийн барьсан бол тэгэл болоо шүү дээ. Чи хүн чамд нэг тусалсан чи хариуд нь тусаллаа. Тэглээд чи тэр хүний өмнө насан үрд үүрэг хүлээх албагүй. Тийм л аа. За тэгээд сонин жишээ зөндөө хийдий найз гээд ойлгоцсон. Тэгээ нэг зарим нь баг зарчдаг шүү дээ. Тэр хүмүүсд байдаг шүү дээ. Баг ингэ зарчдаг байхгүй нэг. Зарчин ихээр ингээд одоо юу ч хийх юм те. Ингээд нэг ажилтаа ингээд зарчин ингээд нэг ял шав юмд ингээд найзынхаа нэрийг бариад ч юм уу те ингээд найз гэж хэлчихэл те. Тэр хүний нэрийг бариад ингээд янз бүрийн асуудалд оруулцдаг нөхдүүд ч бий. Зарим нь баг нэг баг зарчдаг ч байх. Яг цэвэр утгаар нь хэлж байгаа шүү. Зарим эрэгтэй эмэгтэй хүмүүс ингэ тий нэг баг нэг хүн давж зарчдаг юм л шүү дээ. Баг л тий. Чи энэтэй танилцсан гэдэг ч юм уу тий. Солиорцсон явж идэг шүү дээ. Тэгээ нөгөөдх нь танилцсан ч явж явах шиг тий. Нөгөөдх нь танилцсан тэгснэ ямар юмтай танилцуулаад байгаа нь мэддэхгүй нөгөө юм тий. Энэ миний найз танилцсан гэдэг. Тэрнгээ танилцсан. Нэгснээ баг чинь ингэ тэр хүн ингэ зарчиж байгаа байхгүй юу? Яг чи бие навч баг ингэ үнэлүүлчихэж байгаа байхгүй юу? Ирэнж вэ ялгаагүй шүү. Тэр хүмүүс байдаг шүү. Чи энэ хүүхэнтэй танилцчих. Чи энэ залуудад танилцчих. Дажгүй залуу юу дажгүй хүүхэн байгаа юм шиг солиорцсон явж байдаг. Чи нэгэсэндээ тэгээд тэр нь ямар нэг их ашиг хараад байна тэр нөхөр. Тэр найз гэдэг нөхөр нь. Тийм. Тэр хүн зөндөө шүү дээ. Тэр найз гэдэг үгийг зөв сайн бодох хэрэгтэй. Би ихтэй хийсэн тий. Найз юм уу эсвэл найз чинь яг дайсан юм уу? Тэнийг зөв ялгаад харчих гадна талаас чи амьдралаа зүгээр ингээ гадна талаас нь харчих хэрэгтэй. Ингээ хоёр хүрээлэгчтэй байна. Тэрэн дунд чи байна гэдэг. Тэгээ төсөөлөд ингээ гадна талаас ингээ хараад үз. Яг хэн нь ямар зан гаргаж ингээ 5 найз чинь байна гэж ойлгох ёстой. Төсөөлөл л дөө. Тэгэл ингээ чи гадна талаас нь харж ийн ингээл хараад үз. Ингээ ямар юм ярьдгийг, ямар үйлдэл үзүүлдгийг чиний тухай юу гэж ярьдгийг хүмүүс юу гэж ярьдгийг, юу гэж сурталчилдгийг тий. Чиний тухай ярьж байгаа зинэгснээс сурталчилж байгаа юм шүү дээ. Муугаас сурталчлаад байна уу, сайнаас сурталчлаад байна уу тий. Чиний хайлт муугийн чинь хүний дунд ингэж хүж ирж яриад нэг маазараа алхудаа тий тоглоом найргийн хийж байгаа юм шиг болж ирсэн тий. Тэрхүү нөхдөд зөндөө байдаг шүү дээ. Тэрхүү дуракнуудыг бол найз гэдэг хэрэг байх ч үү. За. Чивтэр тэр үед танилцчихсан. Гэхдээ би чиний үрд би чамтай ингэж хүзүү хоолоогоор хэлэхэд явах албагүй гэж хэлчих.
Нэг бол зүгээр чимээг хайчих. Тэгэл зайгаа авчих. Бүр тэр байтугай найз нөхдүүд нэг бүр ялан дунгацсан нөхдүүд хүртэл байдаг шүү дээ. Би харж л ийсэн. Надад ч бас тиймэрхүү асуудал тохиолдож ирсэн шүү. Бацаан байхад, баг байхад нэг хүүхдийг өмөрж явж байгаа л тэгэл тэрнээсээ болоод тэгсэн чинь нөгөө тэнэг чинь намайг эргүүлж хийгээд тэгэл асуудалд орж исэн үе байж л ийсэн. Тэгэл би тэрнтэй ахиж харьцгаа болсон. Тэр бол хэдэж миний нөхөр байх юм биш юм бэл. Найз миний найз биш юм ахэд ядч миний нөхөр байх юм биш юм бэл. Найз, нөхөр, анд ингээд зөндөө олон томьёонууд байна л та. Гэтэ анд манд гэдэг бол бүр их гүнзгий найзуудыг тэгж хэлэх байх. Анд манд гэх баха. Зарим чи одоо тэр годомжийн таарангууд баг андаа мандаа гэж явчихсан шүү дээ. Тэгээд гинт нэг бүлт яриад тэг. Миний анд манд гэдэг тийм. Би тэрнийг анд гэж хөдөө зөвшөөрөг байх. Тэр яхаараа миний анд болчихдөг юм тий. Чи ч гэсэн тийм үү. Хин нэг хөдөө зөвшөөрөг байх чад андаа мандаа гэж 70 мөр алгадаал тий. Андаа мандаа гэж сүр гарууд байдаг шүү дээ. Шал худлаа. Тэднэр бол найз биш зүгээр л нэг таньдаг баг юм. Тэгэхээр чи амьдралаа ингээд капиталаас нь хар. Ихтэй ч юу, эмэгтэй ч юу, ямар ч хүн. Чи хүүхэн байж болно, нэг залуу байж болно. Чи одоо энийг сонсож байгаа, үзэж байгаа хүн тий. Энд ч байж болно. Хэдэн настай ч байж болно. 8 настай ч байж болно, 80 настай ч байж болно. Хамаагүй. Зүгээр ингээд тэр найз гээд байгаа хүмүүс дундаа чи ингээд байж ийн гэж төсөөлөл тэдний характер, тэдний чамд хүмүүсийг яаж танилцуулдгийг ер нь хүмүүсийн дунд байхдаа чамтай яаж харьцдгийг энэ төр гэдгийг юм. Чамаг ямар эртний үеэс ямар шүү байдлаар чамтай харьцдаг байсан. Тэр нь харахад хэрэгтэй шүү дээ. Хүүхэд байх хүртэл мэдэгддэг шүү дээ. Нэг 5-3 цаас нийлүүл ингээ юм авчиг кино үзье тий. Хүүхэд байхаас өсвөл тийм л байдаг шүү дээ. Нэг ингээл нэг физик тоглоом ороод ингээ тоглолцъё гэсэн чинь тий. Тэгсэн ч ингээл мэдрэгддэг байхгүй бас чинь. Ингээл тий. Анда найзаа мөнгө байна уу тий. Дандаа хүнээс гуй. Нэг тиймэрхүү дандаа авах гэсэн сэтгэлгээтэй. Нэг тиймэрхүү юмнуудыг бол найз хэд хэцүү. Зүгээр л чирвэ чи гайгүй юмтай болол мөнгөтэй байдаг болол тэгэл тэр чинь чиний төлөө биш. Чиний халаасан байгаа тэр мөнгөний төлөө найзлсан байж. Тэрнийг найз гээд амдуураж яваад нөгөөх нь бүр өөргөө найз гээд итгүүлсэн. Тэгэл ингээл ашиглаад яваад идэг насаараа түрүүний миний хэлдэг жишээ шигтэй. Ингээл бүгдэн өөрөө компани байгуулсан мөртлөө нөгөөдгийг насан өөрд ингээд нэг хар ажил хийгээд явуулаад байдаг юм байна шүү дээ. Тийм жишээг би сайн мэднэ. Бүр 2-3 жишээ би миний мэддэг хүмүүс тунд. Тэр миний найзууд биш л зүгээр л таньдаг нөхдүүд байхгүй. Тэр найз гэж тоосдогч гэдэг. Өөрснөө бол намайг найз гэдэг. Би бол найз гэж тооцдог. Тиймэрхүү нөхдүүд байж дээ. Тэгээ би нэг тэрэнд үүрэг өвдөгч хүн. Тэгэхээр найз гэдэг үгийг ер нь хэлсэн чинь ингээд тэр найз гэдэг үг чинь их үн цэнтэй үг нь бол одоо ингээд хүмүүс зүгээр ингээд нэг гудамжинд таарсан хаана газар таарсан нөхрөөс найз тэр манай найз шүү дээ. Энэ манай найз шүү дээ гэлээ. Найз гэдэг нь яг хин байх ёстой, ямар хүн байх ёстой, яадаг хүн байх ёстой юм. Чамаг унахчих чинь ингээд босгоод ирдэг. Босгож ирчээ суулгаад чамд хилдэг тий. За дурак минь чи сая ингэ бүдэрч ийш ингэ баларх гэж шүү дээ чи. Чи энэ наад тэнэг зангаа ингээ болохгүй бол чи ингэ унаад өгөхгүй нэ шүү дээ гэж хэлдэг тийм үү. Чи наад ажил амьдралаа ингээдтэй гэж хэлдэг. Тийм хүнийг найз гэж шүү. Тэнэс зүгээр ингээд нэг 10 жил тохиолдлоор нэг ангид явж исэн ч юм уу, их сургуульд нэг тохиолдлоор хамт оюутан байсан ч юм уу, гадаад дотоод байж байгаа танилцсан ч юм уу, одоо хаан ч үдгийг ер нь
цэрэг мэрэгт юу ч байдгийг тий. Тэгсэн хүний нэг найз гэж бодчихдаг хүмүүс. Тэр бол алдаа. Ер нь би энэ талаар нэлээ юм ярина. Одоо ч яг энэ зүгээр хэлгээд бодчих. Ер нь ам халах юм бол тэгээд яриа л юм л та. Яриад ивэл яриа л. Гэхдээ хамгийн гол нь би бодож байгаа. Хүмүүс маш их тийм алдаа гаргадаг. Найз гэж яваад. Тэгсэн нөгөөх нь зарим нь бүр ирлэгч нь болох үеч байдаг шүү дээ. Зарим найзууд. Зарим нь ирлэг болно шүү дээ. Амьдралд чинь баг ирлэг болно шүү дээ. Ирлэгийн илчгээ нэг юм хадуур барьсан нөхрөө юм уу те. Тэрнээс дутх юм байхгүй. Тийм гай болдог нөхдөч биш шүү дээ ер нь. Би өөрөө бас надад нэг зугаат цэнгэж явдаг үе байсан байсан. Тэр үед янз янзэл нөхдөдтэй таардаг байсан л та. Тэр одоо бодоход тэдний хинч миний хажууд байхгүй. Шал худлаа гаруул байсан баг. Бүгд л найз амар олон нөхдөд найзуудтай байдаг гэсэн мэт тэр үед. Тэгээд би ингэ үйл таашиг олон найзтай юм байна л гэж боддог байсан. Дараа нь ингэж бодоход шал худлаа байхгүй. Тэдний хинч миний хажууд байхгүй одоо. Тий. Тэгээд чи би нэг хүнээр нэг туслал дэмжүүлээд нэг өрөвдүүлж явах юм биш л дээ. Тийм залуу биш л дээ. Өөрийгөө аваад чадамжтай. Миний найзууд ч гэсэн чадaltaй залуучууд байдаг. Ухаантай, боловсралтай. Тэгэхээр надад нэг тийм үйл шиг олон хэрэгтэй мэддэггүй, хэрэггүй ч мэддэггүй тийм дуракнууд надад угаасаа хэрэгч байхгүй. Тэгэхээр ерэн зүгээр ингээ амьдралд нэг юм фильтр, шүүлтүүр хэрэгтэй байхгүй. Тэр машин тэргийн чинь өртөл бензин ямар хомны шүүлтүүр гэж байдаг юм байл ш.